За манай эндокриник эмнэлэгт тулаан эмэгтэй хүмүүс ямар шинжилгээ өгвөл зохимжтой вэ гэсэн асуултуудыг ирж байгаатай холбоотойгоор манай лаборатори нь тулаан өвчний багц шинжилгээ гаргалаа. Энэхүү багц шинжилгээнд нь цусны дэлгэрэнгүй шинжилгээ, эрдэс бөөрийн үйл ажиллагаа болон шээсний хүчил тодорхойлох, ревматоидны фактор, АСЛО, С оруулж уургийг багтаасан юм багц байгаа. Цусны дэлгэрэнгүй шинжилгээгээрээ өрөсөл, хаалдвар, мөн дээрээс нь цус багтал байгаа эсгийг тодорхойлох зорилготой. Эрдэс бөөрийн үйл ажиллагаа болон шээсний хүчлийн шинжилгээгээр болохоор эрдэс давсын солилцоо, тэнцвэртэй байдал, бөөрийн ялгаруулах үйл ажиллагааг хянах, хамгийн чухал тулаан өвчний шинжилгээ болох шээсний хүчлийг илрүүлж байгаа. Ревматоидны фактор болон астла шинжилгээг нь болохоор тулайг бусад үений өргөжлүүдээс ялгах зорилгоор энэхүү шинжилгээ хийж байгаа. С уруулж уургийн шинжилгээ нь болохоор тухайн өрөслийн идэвхжил нь хэд зэрэг байгаа вэ гэдгийг тодорхойлох зорилгоор хийж өгч байгаа. Энэхүү шинжилгээний давуу тал нь тулаан өвчнийг эрт онцлно. Мөн дээрээс нь үеийн бусад эмгэгүүдийг онцлно. Энд нь болохоор ревматоидны артрит, энэ болохоор автоиммуны шалтгаантай гэсэн үг нь юу гэсэн үг вэ гэхээр дархлааны систем жоохон буруу ажиллаад өөрийнхөө эдсийг өөрийнх бишээ гэж таниад ингээд өөрийнхөө эдсийг давтлаад байна гэсэн үг. Энэний шалтгаантай үе мөч өвчж байгаа. Мөн дээрээс нь астла шинжилгээрээ стрептококкийн шалтгаантай бас үе өвддөг. Энэ болохоор хүмүүсийн ярьж байсан болохоор хоолойны ангийн үе мөчөндөө орцсон гэж ярьдаг болохоор энэхүү шинжилгээгээр бас ингэж ялгаж өгч байгаа. Эдгээрийг ялгаж өгөөд яг тулаан юу, ревматоидны артрит үү, стрептококкийн халдварын шалтгаантай үеийн өрөслөө гэдэг энэ ялгаад мөн дээрээс нь эдгээр өргөслүүдийн идэвхжил нь хэр зэрэг байгаа вэ гэдгийг болохоор С оруулж уургаар ингээд тодорхойлж өгч байгаа юм шинжилгээний багц байгаа. 7 төрлийн эрдэс бөөрийн үйл ажиллагааны шинжилгээгээр болохоор эрдэс давсын тэнцвэртэй байдал, биед давс хоримтлах эрсдлийг үнэлэх, мөн дээрээс нь бөөрийн ялгаруулах үйл ажиллагааг нь болохоор үнэлэх, бөөрийн шүүх үйл ажиллагаа алдагснаас бөөр гэмтэж гинүү, бөөрийн төтөл болж гинүү гэдгийг илрүүлэх зорилготой юм шинжилгээ байгаа.